Сайн бацгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдөр багш та нарт универсал индикатортай туршилт бэлтгэлээ. За бүгдээрээ туршилтанд орцгоё. За тэгэхээр өнөөдөр туршилтанд хэрэглэгдэх зүйлс маань универсал индикатор цаасан хэлбэрээр байна. За тэгээ оранжийн шүүс, сахарын уусмал, савангийн уусмал, гар нүрийн саван тийм ээ. Алюминий шүүс, за томатны шүүс, өндөгний цагаан. За өндөгний цагаан уусмал болгоцсон байна багш. Мод шатаагаад үнсийг нь уусмал болгоод бэлтгэсэн байна. Үнсний уусмал, модны үнсний уусмал тийм ээ. Крантны ус. За тэгээ цагаан цуу гэсэн эдгээр зүйлсийн орчныг тодорхойлъё. За тэгэхээр бидний эргэн тойронд байдаг бодис. За уусмал бол яг хөө хүчлэг, суйрлаг, саармаг гэсэн гурван төрлийн орчинтай байдаг. За үүнийг индикатораар илрүүлдэг. За универсал индикатор маань за тоон утгаар 1-ээс 6 буюу 7-оос бага байвал хүчлэг, 7-оос их байвал тухайн уусмлыг суйрлаг гэдэг. За яг 7 байх юм бол саармаг тийм ээ. За оранжийн шүүс ямар орчинтай байна вэ гэдгүүлээ сонирхъя. За уусмалаа тусгая. За өнгө маань өөрчлөгдөж байна. За харъя хэдүүлээ. За тоон утга. За ерөнхийдөө за 3 дээр байна тий. Тэгэхээр 6-аас бага, 7-оос бага гэхлээр хүчлэг орчинтай. За оранжийн шүүс хүчлэг орчинтай байх нь. За дараагийнх нь сахарын уусмал. За бидний уудаг сахар ямар орчинтай юм болоо хүүхдүүдээ сонирхъя. За хэдүүлээ тусаагаад үзье. За өнгө маань өөрчлөгдөж байна. За харъя. За хэдтэй адилхан байна. За pH 8, 7. За 7-тай илүү төстэй байна тий өнгө нь. Тэгэхээр pH яг 7-тай байх юм бол саармаг орчинтай. За тэгвэл сахарын уусмал саармаг орчинтай гэдэг юм. За бидний гар нүрийн саван. За савангийн уусмал огшинд бэлтгэгдсэн байгаад байгаа энэ байна тийм ээ. За савангийн уусмал ямар орчинтай байна вэ хэдүүлээ сонирхъя. За тусаагаад үзье хэдүүлээ. За өнгө нь өөрчлөгдөж байна. За энэ маань ерөнхийдөө за уусмалын өнгө 8-тай төстэй байна тий. За нэг 8-аас 9-ийн хооронд буюу за 8 гэхлээр суйрлаг орчинтай. 7-оос их буюу суйрлаг орчинтай байна. За энэ маань ингээд хэлүүлцдэг гэдгийг харуулад өнгө нь хувираад байгаа юм. Энэ диаграм маань. За дараа нь алюминий шүүс. Алюминий ундаа маань ямар орчинтай байдаг юм болоо? Уусмалын орчин нь юу вэ гэдгийг хэдүүлээ тодорхойлъё. За тусаагаад үзье. За өнгө нь өөрчлөгдөж байна. За pH утга алинтай нь илүү ойрхон байна. За 3-тай ер нь нэлээд төстэй байна. Тэгэхээр 7-оос бага гэхлээр энэ алюминий шүүс, алюминий ундаа маань хүчлэг орчинтай байдаг байна. За дараа нь хоолндоо хэрэглэдэг халуун ногоо томатны уусмал. За томатны маань уусмал ямар орчинтай байдаг юм болоо? За хэдүүлээ харцгаая. За 4. pH 4 гэхлээр 7-оос бага буюу хүчлэг орчинтай. Тэгэхээр энэ томат маань яах нь вэ? Бидний хоолндоо хэрэглэдэг томат маань хүчлэг орчинтай байх нь. За одоо өндөгний цагаан. За бидний идэх дуртай уургаар баялаг өндөг. За түүний цагаан уураг ямар орчинтай, уусмал нь ямар орчинтай байдаг юм бэ хэдүүлээ сонирхъя. За өнгө өөрчилж ийн хэдүүлээ. За универсал индикатор авчираад шалгая. За 7 тий pH нь 7 гэхлээр яг 7 байхлаар яах вэ? Саармаг орчинтой байдаг юм шүү дээ өндөгний цагаан. За модны үнс. За мод шатаагаад үнсийг нь уусмал байдлаар бэлтгэхлээр ямар орчинтай байна вэ хэдүүлээ харъя.
За ямар орчинтай байна? pH нь хэдтэй илүү ойролцоо байна? Өө 12. Тэгэхээр бол суурлаг хүчтэй суурлаг орчинтай модны үнс. За тэгвэл энэ карант тоолойн ус ямар орчинтай байна хэдүүлээ үзье. За карантны ус маань за баг зэрэг өнгө нь хувирч байна. За pH 6 маш сул хүчлэг орчинтай байгаа юм байна шүү дээ карантны маань ус. За дараа нь цагаан цуу. За харъя хэдүүлээ. Ямар орчинтай байна вэ? За цагаан цуу маань за pH дээр тохирч байна. За 2 дээр. За хүчлэг орчинтай байдаг байна тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ амьдрал ахуйтай хэрэгэлдэг бодис сурвалжийнхаа уус молуудын орчныг тодорхойллоо. За тухайлбал оранжийн шүүс хүчлэлэг, сахарын уус мал яах нь вэ? Саармаг, савангийн уус мал суурлаг, за алюминий шүүс, томатны шүүс хүчлэлэг, за өндөгний цагаан саармаг, модны үнсний уус мал суурлаг, карантны ус сул хүчлэлэг, цагаан цуу за хүчлэг гэх мэт. За тодорхойллоо. За баярлалаа.